Улсын хэмжээнд он гарсаар 1557 орон барьны, 253 халаасны, 309 малын хулгай тус гарчээ. Мөн 61 автомашин хулгайд алдагдсан байна. Тухайлбал хамгийн сүүлд өнгөрсөн оны 30-нд 13-аас 14 насны хүүхдүүд төрөх эмнэлгийн гаднаас асаалттай орхисон автомашин хулгайлсан явдал гарчээ. Насан туршийн хүүхэд холбогдсон зөрчлийн дийлэнх хувийг жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлж байгааг улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ. Тодорхойлбол насан туршийн хүүхэд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2023 онд 736, 2024 онд 917, 2025 онд 2007 тус бүртгэгджээ. Дээрх зөрчлийн 32% нь нийслэлд, 68% нь орон нутагт гарчээ. Мөн зөрчил холбогдогчдын 90% эрэгтэй, үлдсэн нь эмэгтэй хүүхэд байна. Туулан хурдны зам төслийг төр зогсоож байгаагаа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд сандаг учир болон тус яамны холбогдох газрын дарганаар нийслэлийн засаг даргын орлогч болон замын хөгжлийн газрын дарга төслийн гүйцэтгэгч Havion General Construction компанийн төлөөлөлтөд уулзахдаа мэдэгдлээ. Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдох хууль тогтоомж, үнэлгээ, стандарт, шаардлагыг бүрэн хангаж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө бүхий баталгаажсан судалгаа тооцоонд тулгуурлах ёстойг сануулжээ. Ерөнхий сайд уучрал төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, зарим арга хэмжээний тухай дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд төрийн бүх шатны удирдлагыг албан хаагчдаас тайлан нэгтгэх байдлыг халах, төрийн албан хаагч ажлын 5 өдрийн 1 өдөрт нь зайнаас ажилуулах, албан хаагчийг амралтын өдрөөр ажилуулахгүй байх, төрийн албаны сул байгаа 3000 орон тоонд хүн авахгүй байх үргийг яам, аймаг, нийслэл, дүүрэг бүх шатны удирдлагуудад өглөө. Өнөөдөр Архангай аймгийн нийт нутгаар цас орлоо. Үргэлжлээд 9-нд Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг Хинтийн уулархаг нутгаар, 10-нд Монгол Алтай Хинтийн уулархаг нутаг, Онон Уулз голын Хөндийгөр, 11-нд Баруун болон Төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд Төв зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цасаа цас орж, засан шуурга шуурна. 11-нд нутгийн хойд хагасаар, 12-нд ихэнх нутгаар сэрүүсэн гэдгийг улс цаагуур оршин шинжилгээний газраас мэдгдлээ. Улаут хотод автомашинаас ялгарч буй утаа зохих хэмжээндээ байгаа эсгэд болоод шилний харагдах байдалд хяналт шалгалт явуулж эхэлжээ. Тодорхойлбол утааны бохирдлын дэвшин болон шилэнд наалтсан наалтны гэрэл дамжил хувийг шалгаж байна. Хэмжилтийг тусгай төхөөрөмж ашиглан хийж байгаа бөгөөд машины дотор хит харанхуй эсвэл хит их утаатай бол захиргааны арга хэмжээгээр зөрчлийг арилгаж газар дээр нь шилний наалтыг авахулж байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.